Авилгыг дотор нь хоёр том ангилж байгаа. Маханд хижээлтэн буюу өвсөнд хижээлтэн гэдэг онлын дагуу. Инээж байгаа хүмүүс номон дээрээс уншиж болно шүү. Онлын номон дээр маханд хижээлтэн гэдэг нь болохоор томоохон албан тушаалтан их хэмжээний авилгын асуудал бий болохыг маханд хижээлтэн гэж байгаа. За өвсөнд хижээлтэн гэдэг нь болохоор бага хэмжээгээр бага албан тушаалтан, бага дунд албан тушаалтнуудын жижигээр одоо тэр авилгыг бий болгож байгаа, тэр эргэх холбоог бий болгож байгаа зүйлийг хэлж байгаа. Тэр иргэдийн шүүмжлэл бол өвсөнд хижээлттэй авилгачдыг бол одоо илрүүлээд байна. За маханд хижээлттэй энэ авилгын сүлжээг устгах дээр бол учир дутагдaltaй байна гэдэг шүүмж нэгдүгээрт байгаа. Нэг. Хоёрдугаарт авилгатай тэмцэх газрыг зарим үед хэдэн жилийн өмнө авилгатай тэнцэх газар гэж хүртэл хэлж ирсэн. Улс төрийн давуу тал бий болгодог хилмигдүүлэлтийн махны машин боллоо гэсэн шүүмжлэлүүд маш их байдаг. Тэгээ энэ хоёр иргэдэнд олон нийтийн шүүмжлэлээс дүгнээд би даштаа дараагаас асуулт асуух гэж байгаа. Нэгт. За ерөнхийдөө таны нэрийг оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ энд яригдж байгаа ихэнх зүйл дээр таныг дэмжиж байгаа өнцг нь бол туршлагатай гэдэг асуудлаа ажиллаа мэдж ойлгож байгаа гэдэг өнцгийг гаргаад байгаа. За энэ бол хувь хүний асуудал. Таны авилгатай тэмцэх газрыг цааш үргэлжлүүлэн удирдах концепц юу юм бэ? Хувь хүний итгэл үнэмшил чинь юу юм бэ? Та өөрөө энэ авилгатай тэмцэх газрыг үргэлжлүүлэн удирдах, дахиад одоо энэ амжилтанд хүргэх, авилгыг бууруулах, эрх зүйд нийгмийг төлөвшүүлэх, хүний эрх хэрэгчлөөг илүү хангах, энэ нийгмийн хорт хавдар болсон үзэгдлийг бодиттойгоор бууруулах таны хувь хүний чинь итгэл үнэмшил юу юм бэ гэж асуух гэж байгаа. Хоёрдугаарт энэ итгэл үнэмшлийг хэрэгжүүлэх концепц юу байна? Өөрөөр хэлбэл статистик тоо мэдээнүүдийг бид нар харж байгаа. За өмнөх уулзалтуудаар ч гэсэн авилгыг бууруулахад олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжүүдийг та бол хэлж гэн лээ. Тэгэхээр энэ дээр бол улсын хурлын чуулган дээр нэгэнт протокол үлдэж байгаа учраас та нэг тодорхой ийм хэмжих нэгжтэй хэмжиж болох үст тийм зүйлийг концепцийг хэлээч гэж хүсэх гэсэн юм. За дараад нэг зүйлийг бас сонцож хэлмээр байгаамаа. Өвөл болоод хүүтэрдэг. За хүүтрэхээр яаж яах гэхээр утаа гарна. Утаа гарахаар утааны асуудалтай иргэдийн маш их бухимдал болно. Сая 2 сарын 3-4-нд утааны сонсгол болсон. За ингээ анзаарч байхад бол дулаан оронгууд хүмүүсийн утааны асуудлыг мартчихж байгаа. За энэ дээр бол харагдахад сая өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 1.8 их 80 төгрөгийн зардлыг утааг бууруулах зорилгоор зарцуулсан авч 190 гаруй тэрбум төгрөгийн хэрэг зөрчил одоогийн байдлаар мэдэгдээд байна гэж үзэж байна. Тэр энэ утааны асуудал гэдгийг зүгээр цаг зуурын шинж чанартай улирлын зовлон гэж ойлгож болохгүй. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн Монгол улсын иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор занл хийлж байгаа зүйл. Энийг зоригтойгоор далаацтайгаар шийдэж чадахгүй байгаагийн нэг нууц нь энд мөнгө угаалт явагддаг байж болзошгүй нөхцөл байдал. Дээрээс нь янз бүрийн төсөл хөтөлбөрөөр далимдуулж татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулдаг байж болзошгүй нөхцөл байдлууд байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол энэ бол зөвхөн нэг төрлийн одоо хэргийн дугаартай хавц тэргийн дугаартай материалхаас илүүтэйгээр энэ бол нийгмийн зүй тогтол бөгөөд Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин амьдарч байгаа Улаанбаатар болон суурьсмал хотуудад тохиолдож байгаа асар том үндэсний аюулгүй байдлын гамшиг. За Эрдэнэт гүшүүнд нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр нөгөө түрүүний хэлдэг нөгөө маханд хижээлттэй авилгын энэ сүлжээ бас маш том хэлбэр нь бол нэг талаасаа уул уурхайтай холбоотой байгаа ч гэсэн нөгөө талаасаа утаатай холбоотой байна. Энэ дээр хичээлбэл ер нь ямар явц байгаа юм бэ? Зүй тогтлолоос нь би яг тодорхой хэрэг асуугаагүй зүй тогтлолоос нь хариулаач. За дүгнэлт хоёр асуулт. Нэгд таны өөрийн итгэл үнэмшил ингээ үргэлжлүүлээд ажиллахад хэр байна? Энэ дээр яг тодорхой хариулт. Хоёрдугаарт бол таны энэ ажлаа үргэлжлүүлэх яг концепц юу юм бэ? Гуравдугаарт нь саяны сүүлд хийсэн асуулттай холбогдуулж та байр суурь хэлээч гэсэн 3 асуулт байна. За даштаа дараах хариулт өгье. За Эрдэнэт гүшүүний асуултанд хариулъя. За авилгатай тэмцэх газар байгуулагдаад 19 жил болж байгаа. Би энэ тэмцэх байгууллагын 5 дахь дарга юм байгаа. Тэгээд энэ бүрэн эрхийн хугацааг одоо гүйцээж байгаа би бас анхны дарга нь.
өмнөх дарга нар бол одоо тодорхой хэмжээгээр зөөн жилээр ажиллаад ингээд ажиллаа өгсөн. Тэгээ навигтай тэмцэх байгууллага маань 19 жилдээ ажиллаж байгаа бас тодорхой дуршлаг хөрөнгөлүүлсэн, тодорхой бас өөрийн гэсэн боловсруучинтай болсон, өөрийн гэсэн одоо туршлагатай болсон ийм байгууллага одоо ерөөдөө бас өсөж боож одоо шинэ одоо байгууллага бас болцооны одоо эдгээр насан дээр очиж гинүү гэсэн байр ийм бодолтой явдаг. Тийм учраас би бас энэ хамт олонтой учраас би энэ байгууллагыг бас цаашдаа бол дараагийн 6 жил бас ерхий сайдын тавьсан саналын дагуу бас хүлээж аваад энэ хамт олонтойгоо бас энэ асуудалтай ажиллахад бол одоо бэлэн байна гэж одоо үзсэн. Эндээс өөрийн туршлагаас гадна энэ байгууллага хамт олонныхоо бас энэ туршлага одоо энэ чадвар дээр одоо бол тулгуурлаж одоо энэ ажиллана гэсэн юм бодолтой байна. За миний одоо яг үнэхээр одоо дараагийн 6 жилд юу хийх одоо концепц юу байна гэхэд би ерөнхийдөө бол одоо энэ бид бол дараагийн одоо 6 жил одоо хүнтэй тэмцэхээс илүү бид нар тогтолцоо руугаа нэг анхаарч үзэж байгаа. Өнөөдөр энэ хуулиас давсан журмууд гаргаад ингээд энд одоо үнд сурт үүсгдэг. Хуулиас давсан одоо шийдвэрүүд гаргаад төрийн албан тушаалтнууд одоо аливаа асуудлыг өндрүүлдэг. Энэ асуудлуудыг бол одоо өнөөдөр улсын их хурл засгийн газартай бол хамтарч одоо энэ чиглэл дээр одоо тодорхой ажлууд ахиц гаргаж ажиллана гэж бодож байгаа. Энэ дээр ч гэсэн ихний ажлууд явагдаж байгаа. Энэ журмуудыг зэгцлэх ажлуудыг хууль зүйн дотоод хэргийн яам бүртгэлтэй журмууд байна. Бүртгэлгүй журмууд байна. Энтэй тэмцэх чиглэлээр их хурлын одоо их хуралтай одоо хамтарсан ажлын хэсгүүд гаргаад энэ ажлуудаа эхлэх гээд ингээд зэгцлээд ингээд явж байна. Энэ чиглэл рүү би ихний ээлжинд тухайн одоо хөрс суур руугаа чиглэсэн ийм тэмцлийн ажлыг бол эхлэнэ гэж бодож байна тий. За тэр одоо энэ иргэд олон нийт маш хүмжилдэг одоо яг одоо таны яриад байгаа одоо махан чичтэн хүмүүс юу та нар бол жижигийг бариад байна нөгөө том загас барихгүй байна гэдэгт одоо агаар нэг тийм учраас одоо эрүүгийн одоо хууль тогтоомжоор бол одоо ерөнхийдөө бол их баг хэрэггүй том жижиг албан тушаалтан гэхгүйгээр одоо энэ эрүүгийн хууль тогтоомжинд 22-ын бүлэг заасан үйлдэлээс үйлдэл хийсэн хэм байгаа бай. Тэр бол хуулийн дагуу одоо зээрлэлд хүлээж авах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө бол энэ чиглэлээр одоо гэмтрэхэд тэмцэх чиглэлээр бас тодорхой ахиц гаргаж энэ нэг тодорхой одоо энэ зохион байгуулалттай чиглэлд орсон гэмтэргийг илрүүл чиглэлээр бас ажиллана гэж бодож байна. Тэгээд энэ дээр бол манай хамт олон бас нэлээд тодорхой туршлага хөрвүүлсэн бас нэлээд суур бааз сайтай болсон гэсэн одоо ийм итгэл үнэмштэй байна. Баярлалаа. За баярлалаа. Тодруулах минут авцсан Эрдэнэ улдарга нэмэд авцсан. За цагаан хүүгийн мөнх батгш шүү.